Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийг гэдэг асуудал би бас ариун заяа гишүүнтэй санал нэг байна. Олон салбарын асуудлууд байж байгаа. Зам тээврийн осол, үйлдвэрлэлийн осол, за тэгээд боловсролын асуудал тэргээд. Тэгэхээр энэ тал дээр нь бас цогцоор навж үзэх нь зөв байна. Би тэр үндэсний зөвлөл нэг ч удаа хуралдаагүй гэдэг дээр бол харамсаж байна. Яг үнийг хэлэхэд хэвлэл мэдээлэлээр одоо зарим нэгэн одоо нийгэмд нөлөөлөгч эмчнэр бас иргэдэд илүү их чухал мэдээллүүдийг хүргээд байна удаа гэдэг дээр бас би хаяа хардгийг. Тэр нийгмийн эрүүл мэндтэй холбоотой одоо тааргалал, сахар, арх дарс, тамхи за хэрэгтэй хэрэггүй одоо янз бүрийн нийгмийн буруу ойлголттой холбоотой. Тэгэхээр энэ тал дээр бас яам маань бас олон нийтийн юунуудаа татан оролцох тал дээр бас нэлээд ажиллах хэрэгтэй юм шиг бол харагдаж байна. Дээрээс нь одоо тэр архины юугээд 300 төгрөг гэж байна. Одоо энэ арх чи одоо сая сүүлийн үед хэдэн ч удаа нэмэгдлээ. Энийгээ ядаж одоо индексчүүдэд нэмэх хэрэгтээр тавихгүй бол 20 тэрбум бол хаана ч хүрэхгүй гэдгийг бол сайн ч гэсэн өөрөө мэдж байгаа бах. Өөрөө их өргөн талаацтай юм асуудал байна. За мөн дээрээс нь чихэрлэг ундаа авгаа. За өөр одоо бусад одоо хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлтөй ийм одоо хүнсний бүтээгдэхүүнүүдээс ч гэсэн тодорхой хэмжээний татвар гэдэг юм уу юунаас энэ нийгмийн эрүүл мэндийн санал оруулах нь бол хэрэгтэй гэж бол харж байгаа. Тэгжээж энэ одоо юг ард нь гарахгүй бол санхүүжилтийн хувьд бол одоо бид нар бол хурж ядаж байгаа эрүүл мэндийн одоо даатгалын сангаас авна гэхэд бол бас хүндрэлтэй байдаг. Зарим одоо зардлын бол үндсэндээ бол эрүүл мэндийн даатгалын сангаас л гаргаал явж байгаа. Тэгэхээр өвчлөлтсөн хүний араас нь хөөцөлтөд бол угаасаа сан бол дийлдэггүй юм байлээ. Тийм учраас бид нар бол энэ зардал дээрээ за мөн нийгмийн эрүүл мэндийн одоо урьдчилан сэргийлтээс ахуулаад хүүхдийн цэцэрлэгээс ахуулаад бид нар хармаар зөвлөө зөндөө байгаа л идэж ууж байгаа юм нэлчлэгийнх нь асуудал. За мөн дээрээс нь тэр хүүхдийн цэцэрлэг сургуулийн ханан төргсөн будагнаас хүртэл одоо тэр хар тугалаг шууд одоо хүүхдийн эрүүл мэнд сөрөг нөлөөлөх юм асуудал. Тэр тэгэхээр барилгын яамны асуудал бол хуурчдаг те. Тэгэхээр ийм одоо салбар дундын уялдаа холбоог хангахаас ахуулаад эцэг эхчүүд ч гэсэн өөрсдөө хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд тэр өгж байгаа, идүүлж байгаа хоол унднаас нь ахуулаад бид нар бол анхаармаар юм байлээ. За мөн дээрээс нь тэгээд энэ нийгмийн одоо цахим төтөдөргүй нийгэмд бол асар хурдцтай нөлөөлж байна. Тэгэхээр энэ тал дээр нь бол одоо бид нар тэр ийм Монголигаа илүү их холбох, за нийгмийн тэр инфлюенсерүүдийг оролцуулах, ажил олгогч нар, ажилтнууд, за мөн одоо бусад тэр зэрэг цагдаа гэдэг юм одоо тэр олон нийтийн тэр тээврийн цагдаа гэдэг ийм одоо байгууллагуудыг татан оролцуулах нь бол хэрэгтэй байна. Тэгээд тэр үндэсний зөвлөлийн нэг ажил хийдэг нэг баахан зөвлөлд орцсон тэр нэг төрийн нарийн марийн элдв янзын яамны одоо дэд цайдмаа юу гэл ингээл байгаад байдаг. Тэгэхээр энэ тал дээр нь хүртэл тэр хариуцлагын асуудал тэр статистик юунаас нь хамааруулж дүгнэх хэтрэг гэдэг асуудлууд дээр нь бол тэр олон нийтийн оролцоог нь хангах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээд дараагийн одоо нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр одоо ингээд бид нар яг иймэрхүү байдлаар гэдэг юм энэ тайлан мэдээллээс ингээ харахад бол бас хийх гэж байгаа гэдэг ажлуудаа бол одоо хийцэн гэдэг байдлаар танилцуулах хэрэгтэй үстэй. За гамма гişүн үг хэлье.